Архим үзэгч та бүхэнд өдрийн дөрвийн их сурвалж ярилцлага эхэлж байна. Өнөөдрийн дугаарт солонгос судлаач Батчаргал оролцож байна. Танд өдрийн дөрвийн сайн байна өдрийн. Өмнө солонгосын улс төр 12 дугаар сараас хойш нэлээд дөргиоллоо. Цагаан ордон, Европ, ер нь өмнө солонгосыг юм насан турсан ардчлал гэж үзэжсэн олон улс орнууд нэлээд зочирдох шиг боллоо. Чи юу болоод төөрөж дэлхийн 12 дахь том эдийн засаг капиталист улс байна гэж. Тэгээ ЮСОКИО-ыг үндсэн хуулийн шүүхэн огцруулах шийдвэр гаргалаа. Өөрөөр парламентын шийдвэр нь хуульд нийцэж байна гэдэг шийдвэр гаргаад хамаг юм ачаад л явуулаа шүү. Ерхийлэгч ордоос явлаа шүү дээ. Тийм үү? Энэ хүн юу буруу хийж вэ? Ардчлалын уламжлалтай орнууд сочирдсон нь үнэн. Тэгэхдээ бас энэн дээр айгүй сайхан суралцаж авч явах шүү. Ардчил нэрийн ийм аюултай юм биш шүү. Ингэж унж болох юм биш шүү. Айгүй их төгөлдөрчиж, боожиж, хэрсүүцсэн гэсэн ардчлал бас л болоогүй байна да гэдгийг өөртөө мэдэж авч байгаа. Ер нь дэлхийд чигтээ харсан шүү дээ. Юнсонёлын хувьд бол ерөөсөө амачо зүгээр сонирхогч улс төрч байхгүй. Тэр энэ хүн бол зүгээр л хүний нэг тийм амтналаг чанар, эрх мэдэл, хүч хамгийн дээр байхад бол би бүгдийг энэ улсыг захираад юу ч хийж болно гэдэг нэг ийм төрөвдөл их хүчтэй байсан юм шиг байна. Тэр ч ер нь зүгээр сэтгэл судлаач нар ч гэсэн ярьж л байна. Улс төрөөсөө гадна. Тэгээ юу гэхээр чинь дүнгиж 10-аад сарын дотор л улс төрд орж ирэл ерөнхийлөгч болсон хүн шүү дээ. Прокурор байсан. Прокурор байсан. Прокурор гэдэг бол юу гэхээр энэ солонгосын нийгэмд бол ерөөсөө тэнгэрийн хамгийн дээр байдаг. Энэ улсыг яавал яаж болдог? Монголчууд мэдэн шүү дээ энэ солонгосын прокурорын тухай ингээл янз бүрийн кино гараал, түүхийг нь хараад ингээл байдаг тий. Хааныг кингмейкер шүлээ юу ч үлээ. Тэгэхээр энэ дээд эрх мэдэлд байгаа хүн улс орныг яаж болно гэдэг ийм төрөгдөл дотор нэлээ их явсан юм шиг байна. Тэгээд өөрөө болохоор чи нөгөө хууль эрх зүйн хувьд янз бүрийн рискүүд өөрт нь ингээд маш олон ингээд рискүүд гарч ирсэн. Эхнэрийнх нь асуудал байдаг. Албан тушаалын 8 байдаг. За энэ мэтийн юмнууд дундаас яаж энийг би гарч одоо тийм ээ энэчнээс өөрийгөө авч гарах вэ гэдэг юм эцсийн арга ерөөсө бодож л онц байдлаа шиг байсан гэж ярьж байгаа байхгүй. Ер нь хараад байсан ч тийм. Ер нь цэргийнхэн тушаал гэсэн тийм үү? Тийм. Тэгээ тусгай ангийн цэргүүд. Тийм. Солонгосчин бол зөвхөн түчин маш их зардалтай том зөвхөн түчин шүү. Дэлхийд бараг ихний аргад орж байгаа тийм. Наа парламентын гишүүд ордноос суух татвар гаргах гэж байгаа шүү дээ. Тийм. Парламентын гишүүн ордон дотроо бол ажлын байран дээр байгаа тийм. Шийдвэр гарчихсан бол чинь хууль ёсны шийдвэр болчихно. Гудамжинд гаргаад тэр танхим дотор хуралдааг бол байхгүй. Алах зөхгүй бол болохгүй. Парламентын дарга тэрийг батлах ёстой. Тэгэд олонхээс хангал байх ёстой. Өнгөрсөн жилийн өмнө юу гэхээр чинь энэ хоёр хүчин чинь болохоор эрх барих нам сөрөг хүчин хоёр чи хоёулаа сонгуулаар үзээд эрх барих нам болохоор цунамид болсон байхгүй. 200 300 гишүүний 200 ардчилсан намынхан ардчилсан эвсэл авчихсан. Эвслэн цөмөрөө ороод баталчихдаг. Ороод нөгөө тусгай албаныхан тусгай ангийнхан гарах гэж чадаагүй айчихсан. Цаг үе өөр болсныг ерөөсөө мэдрээгүй байхгүй юм байна нөхөр. Пакчонкигийн үе биш ш, Чондугааны үе биш, Исэнгааны үе биш, Кимянзамын үе биш байхгүй. Тэгээ тэр мэдрэмжээ бараг л тэг согтуу байсан гэдэг. Бараг л үний юм шиг бодогдохоор үйл явдал. BBC дээр нэг нийтлэл гарсан байна л да. Яг тэр үеэр нь. Юнсогёлын хүүхэд насны тухай. Энд дээр өөрөө том биетэй тийм үү? Ангийнхантайгаа нэг зураг авахулсан байгаа нэг том лайн зигзээсэн том биетэй. Ер нь бол зорилгодоо өрхийн тулд юунаас буцдгүү тийм юм характер зан араан шинтэй гэж. Яг тэр мэдээний их сурвалжууд чи яг баталгаатай сэтгэл судлаач нар, улс төр судлаач нар, улс төрийн философи судалдаг хүмүүсийн дүгнэлтүүд, дүн шинжилгээнүүд тэр чигтээ явсан байлээ. Би ч гэсэн харсан. Тэр үнэн байхгүй. Тэгээ цэрэг оруулчих. Яа, парламентын ордны хаач хаяад болчихно гэж бодсон байхгүй. Их хурлгүй болгож хаяад. Тэгээд тэр чи өөрөө зарилга гаргаад явах. Тэгээд
парламентын үүргийг гүйцэтгэх тусгай хууль тогтоох байгууллагыг байгуулахаар тэр нуусан гээд юу байгаа. Чөлөөнд армиас хөөгддөг хурандаа. Тэрний тэмдэглэлийн дэвтэр дээр бүгд байж байгаа байхгүй. Тэгээд тэр төлөвлөгөө гаргах төсвийг батлахаар сангийн сайдтай цаас өгсөн байдаг. Тусгай байгууллага бүгд нотлогдсон. Бүгд нотлогдсон. Тэгээд тэр хүүхэд насны явдал юу гэхээр үнэхээр яг тийм хүүхэд байсан нь үнэн л байгаа байхгүй. Янз бүрийн травматай. Тэгээд манай монголчуудын ярьдаг нэг дутуугийн комплекс гэж нэг аимшиг юм биш. Үнэхээр байсан л байгаа. Тэгэхээр тэр хүний улс төрийн амьдралаа эхлүүлэх үе хүртэл тэр явж ирсэн тэмцэл өгсөж ирсэн тэр шатаа дамжлах бүх юмыг харахад ерөөсөө л солонгосын нийгэм өөрөө тийм ядаргаатай байхгүй. Дандаа нөгөө дээд доод төгсөгчнөр, армийн соёл, их сургуулийн дээд доод курсийнхны соёл, нэг ангийнхан авилга, нэг ангийнхан албан тушаалны 8 бүх юм тийм. Дээрээс нь нөгөө бас хүчтэй нөлөөлдөг юм чи юу гэхээр күнзийн үзэл санаа. Тэгээ тийм юмн дунд чинь чанагдсан хүн чинь өөрөө дээрлэхүүлдэг, хаягддаг, нөгөө дутуугийн комплекстэй эрх мэдэлтэй л би юу ч болно гэдэг ийм аимшигын тийм бодол хүчтэй байх юм бол тэгэл юу ч юу хийж болдгийг харуулж л байгаа юм. Тэгээд ер нь Өмнөд Солонгосын улс төр ерөнхийлөгч нарт их халтай. Авилгын хэрэгээр шалгагдж байгаа амиа хорлж байлаа. Ном Юхён, Пакинхэ огцруулсан. Тэр хоёрыг огцруулахдаа үндсэн хуулийн шүүх нь 11 14 хоног Юу суудаггүй шүү дээ. хуралдсан байна тийм үү? Өвн хугацаанд. А гэтэл Юсокиолдор яга 38 хоног ч ба гэдэг. Удаагийн учир нь ерөөсөө тийм байхгүй. Ард түмний эв нэгдэл. Улс төрийн хүчнүүдийн хоорондын тохироо ойлголцол. Энэ хүн чинь үнэхээр болохгүй юм байна. Үзээд үгийч болдгүй. Одоо буулгахаас нийгэм жоохон намжихыг хүлээсэн гэж байна. яг үнэ. Тийм үү? Яг бол Юсокиолыг огцруулна гэд сууж байгаа. Жигсэж байгаа. Огцруулахгүй энэ хүн манай хэрэгтэй гэдэг жигсаалд ахиа болчих. Тийм. Зохион байгуулалттай тийм үү? Хоёр талаас. Тэгэхээр энэ бол энэ чинь хоёр талд гарцал гэсэн үг шүү дээ. Хагарна гэсэн. Хагарал гэж ойлгох юм. Нөө би. Ер нь улс төрийн хүрээндээ ч гэсэн одоо эрх баригчийн ард түмний хүч нам бол энэ хүнийг зайлуулах цаг болцсон гэдгийг зөвшөөрсөн гэсэн үг. Шууд газар дээр намын дараагаар сонгосон хандун хүн гэд хууль зүйн сайд байсан нөхрөө байгаа. Тэр бол ерөөсөө өөрийг нь баримтлах тушаал өгсөн байсан юм чи. Тэр юу вэ гэхээр энэ бол улс төрч биш байна. Энэ бүр солиорч. Энэ хүн улс орны тийм сонирхогч улс орны ирээдүй, хувь заяа юуны жанжин штабын тэргүүн одоо тийм ээ юуны эрх мэдлэг бол өгч болохгүй. Шийдвэр гарсан байхгүй. Тэм учраас энэ хүнийг буулгахаас өөр арга байхгүй. Та түрүүн хэллээ. Солонгосын улс төр ерөнхийлөгч нартай айгүй тийм ээлгүй байдаг, хатуу ширүүн байдаг гэдэг үнэн. 1987 оноос хойш 87 он хүртэл энэ чинь ерөөсөө л хунт байсан шүү дээ. Ерөөсөө л цэргийн эрх мэдэлтэнгүүд л гарч ирдэг. Тэрний дор хуулийнхныг ашигладаг тийм ээ. А тэрэн дотор нөгөө яриад байдаг культ мөлт одоо алаа юмнууд байдаг шүү дээ. Эдний нийгэмд чинь. Тэгэхээр энийг 87 оноос хойш ард түмэн өөрөө сонгодог болоод эхлэхээр ард түмэн хүчтэй гудамжиндаа гараа захирчдаг. Өөрийгөө шатаачдаг. Бөөндөө ингээм амиа хорлцдог тий. Тэгэхээр маш хурдан намыг тараагаад маш хурдан шинэ нам байгуулцдаг. Тэр нь бэлтгэлтэй байдаг. Үзэл санаа нэгдэх юм бол тэр чинь ямар ч хүчтэй институт байсан татан болгож чадах хүч бий болчихж байгаа. Одоо энэ зургийг харуулъя тий. Юун нэг гэдэг чинь одоо юунд дахиад боломж байгаа гэсэн үг юм уу гэсэн юм тийм юм. Консервативуудыг дахиж тижээж гаргаж ирья гэдэг яриа байхгүй. Одоо бүр юун аген гэдэг нам байгуулъя гэдэг яриа өчигдөрхөн мэдээгээр гарсан. Тэр юу гэхэлэр чинь шинэ улс төрийн хүчнийг агшин зур бий болгож чаддаг хүмүүс энэ аюулгүй тийм хөрөг чадвар сайтай надад болж. Бүгд бэлэн байждаг байхгүй. За нам яах юм бол би одоо тэр тийм ээ намын энэ үрд нь ийм. Энэ ч ашиг сонирхол биш шүү дээ. Тэгэхээр юуныг дахиж гаргана гэдэг маань консервативын ялагдал биш. Арчлагч нарыг ялнаа. Арчлагч нарын эсрэг бол дахиад ийм хүчтэй нэгдэл байх ёстой гэдэг ийм мөрөөдөл.
бас өөрсдийн гэсэн стратеги. Энэ юуны ярьдаг яриа юу вэ гэхээр ардчлан солонгос, хойд солонгосоос ерөөсөө тагнуулын ингээд том одоо бүр ингээд ажиллагаа явагдаад байна. Төрийн эргэлт хийх одоо тийм ээ. Юуны сөрөг хүчний юм том хуйлдаа явж байна. Хууль сонгуул болсон. Сонгуул нөлөөлсөн наадвалж. Эх орноос сурагчид цөмөр ерөөсөө улаантнууд коммунистууд гэдэг. Энийг одоо ч гэсэн ярих хэрэгтэй байхгүй өөрсдөө. Тэгжээч нөлөөллөө тогтооно. Сая бол Юнсонёл гэрлүүгээ явахдаа нөгөө улсаас өгсөн гэрээсээ гэрлүүгээ явахдаа юу гэсэн 5 жил төсчээ. Би шоронд орноо. 5 жил л төсчээ. Тэг өршөөгднө гэдэг юм жижигхэн юм найдвар бас өөрт нь байгаад байгаа байхгүй. Ерөнхийлөгч нартай хатууч гэсэн эдгээр өршөөчдөг байхгүй. Юу гэдэг? Тэгэхээр намайг өршөөнө гэдэг найдвар байгаад юм гэсэн үг шүү дээ. Гэтэл ард түмэн юу гэхээр өршөөл байхгүй. Яг тэгвэл яг энэ хэрэг дээр бол бүх нас дээд хэмжээ цаазаар авах болон бүх нас тэрний дараа бүх наснда болохоор нээлттэй байх уу, хаалттайгаар хорих уу, нэг нь болохоор гяндан байхгүй. Тэр юу гэхээр Юнагийн гэдэг имийг ярьж ич консервативууд хүчтэй байна гэдэг л яриа байгаа. Дээрээс нь Америкийн нөлөө байгаа гэж харж болно л доо. Америк консервативуудыг хижээж үлдэх ёстой гэдэг яриа байгаа. Анзаарсан бол одоо Америкийн шинэ засгийн газар жишээ нь Германы сонгуульд ч юм уу тийм үү? Шууд оролцож штэ. Тийм. Энэ альтернатив намыг л дэмжиж Германыг аварна. Зөв. Тэр чинь Герман өөрсдөө шүүмжлээд байгаа нь үнэн байхгүй. Та нар манай дотоод улс төрт ороод ингээд энэ намыг дэмжигээд ил тод яриад байна. Одоо Франц дээр ялгаагүй тийм гэл. Яаль болоод. Гэтэл Өмнө Солонгос дээр харьцангуй чимээгүй байсан тийм үү? Чимээгүй байхаас бид нар бол харамсаж байна. 88 оноос хойш тийм харамсаж байна гэсэн ойлголт. Гэхдээ Америк бол шийдвэр гаргадаг гол улс гэдэг л өрөө. Америк чи энэ улсыг чинь бүтээн бий болгосон улс шүү дээ. Америкийн зүгээр зарц боол. Зүгээр л юу гэхээр хинэж гарсан манай талд уусгана. Хинж гарсан миний үг дуугүй дагдаг гүлэг шиг байх ёстой. Ийм л бодолтой байхгүй. Хинж гарсан манай тал миний хүн байх ёстой гэдэг. Тийм учраас энэ Юнсонёлын ард бол харж л байсан. Хэрвээ цэргийн эргэлт онц байдал амжилттай болоод тийм ээ. Түр энэ засгийн газар хууль тогтоох төр байгууллага ингэх юм бол Америконоос нь бас л дэмжил явах хэрэгтэй байхгүй. Яагаад? Та нар аюулгүй байдал. Хойдолтойгоо та нар яах юм? Бидний ирэх шиг нөгөө нэг Тайван биш нөгөө живдгүү, живх аргагүй усан онгоц тэмэрлэгч. Тэрний дээр наадлын нэг автобусны болон солонгосын хойг бидний ирэх шиг та нарын аюулгүй байдал. Хүнийг айдсаар нь барьцаална гэдэг нэг юм байна шүү дээ. Тэгэхээр одоо 6 сарын 3-нд ерөнхийлөгчийн сонгуул болно. Яг гоо Юнсокёлын намаас бараг 10 хүн нэр дэвч магадгүй л гэдэг юм яригдаад байна тийм үү. Зарим нэр нь ч бараг хэвлэлтүүд төдөл. Инагион гэдэг нэг хүн байгаа хэвлэлийнх нь. Жимион. Ижимион бол нөгөө өмнөх сонгуулиар ялагдсан тийм үү. Тийм. Ижимион бол өстой иймхэн харьцаагаар тийм сонгогдох магадлал маш өндөр байгаа тийм үү. Өндөр. Тэгээ өөрөө өнгөрсөн 7 он жишээ нь хэвлэлүүд их ярилцлагыг гаргаад байгаа юм л та. Ижимионы юм байр суурьтай юм. Яг барууны хэвлэлүүд дээр яг нэг Америкийн өнцгөөс л харж байна л та. Энэ хүн гарсан ч гэсэн Америк бол шийдвэр гаргадаг гол улсаа. Угсаа эзэн нь тийм учраас одоо энэ дүрсмжлэг нь харж байна тийм үү. Ижион либерал нам хойд солонгостойгоо л одоо мөн хэмжээний бас нэг алдаа гэдэг шүү дээ тийм үү. Хойд солонгосоос өөр юм ерөөсөө ярьдаг юм уу таач одоо гэд залуучууд нь аюулгүй маш их шөмжилж ирсэн гэх тийм. Одоо Ижимионы хувьд бол бас л иймэрхүү юм ярьж байна тийм. Ер нь тэнцвэртэй байх ёстой л гэдэг юм яриад шүү дээ тийм. Тэнцвэртэй байхаасаа гадна наад хүн чи юу гэхэлэр чинь армийг батлан хамгаалах бодлогын том шинжилэл хий гэсэн ийм юм мөрийн хөтөлбөртөө оруулж магадгүй юм шиг харагдаад байна. Цэргийн жинхэнэ албыг заавал хаах ёсгүй. Мэргэсэн айран болгоё. Саналаараа цэрэгт явдаг болгоё. Армийг смарт болгоё. Бид нар өөрсдөө сайн зэвсэг үйлдвэрлэдэг болчихлоо шүү дээ. Одоо хайрыг смарт болгоё. Багасхыг гэдэг иймэрхүү яриа цуглуулж байгаа юм.
Цэргийн тагнуулыг дотор нь бараг 4-5 хувааж магадгүй юм шиг байдаг. Цэргийн тагнуул чинь яг л одоо энэ кудета коптетийг одоо ганц хяндаг байгууллага шүү дээ. Ингээд тэрний эрх мэдлийг бас жоохон илүү хяналтыг нарийн болгоё. Илүү эрх мэдлийг ингээ хуваая. Нэг нь нэгнтэйгээ ингээ юутай. За бүр дэндүү их харилцаа хамааралтай болгоё. Нэг нь шийдвэр гаргаж чадахгүй л нөгөөх нь хүчингүй байдаг. Ийм байхгүй болохгүй нэ. Тэр юу гэхээр энэ маягаар бол ижим бол бараг сонгогдож магадгүй байх. Солонгосын ард түмэн бол энэ хүний өөрийн үзэл санаа за либерал, социал демократ иймэрхүү үзэл санаа байгаа ч гэсэн эдний өөрсдийн үндсэн ард түмний ирмэлзэл юу гэхээр ерөөсөө тариачид ажилчин анги эрх төрөө барья. Дээр байдаг хуучин энэ Японы колони үеийн тийм ээ залхамжуулж авсан улс төрийн эрх мэдэл, хуулийнхан одоо эрдэмтэн мэргэд нөгөө Жебол гэж яриад байдаг нөгөө төрийн том корпорациуд хувийн хвшилтэйг хуваагаад идсэн. Эдгэрт бид нар эрх мэдлээ эдрээр одоо тийм ээ ирээдүйг шийдвэрлэхгүй. Ард түмэн өөртөө эрх мэдэлтэй төрөө аваа яваа гэдэг ийм л санааг энэ ижимэн гэдэг хүн чинь төвшүүлдэг байна. Цэргийн шинтгэлийг нь шинэ холбоотнууд нь хэрхэн хүлээж авах вэ? Холбоотнууд хүлээж авах гэж энэ чинь юу штэ. Солонгосыг бол зүгээр яах вэ? Сая бараг сая зэрэгт 500 мянга бол байнга явах гэж. Тэгээ чинь нөөц хүчтэйгээ бараг сая гараад чинь. Тэг яг үү ирээдүйд юу гэхээр энэ бүсийг харьцангуй тийм юутэй гэж харахгүй байхгүй. Аюул яг жинхэнэ дайны аюул занал гэж харахгүй байхгүй. Солонгосын хойгийг үү? Тийм, ер нь хойгийг. Гэхдээ хятадын эсрэг бол ингээ холбоотнуудын бодлогыг бол ил тодл яриад явж байгаа шүү дээ. Ярьж байгаа. Квот ч гэдэг юм уу тийм. Гэхдээ Америкийн нөлөөнд л тэр байхгүй юу? Америк бол тэгж байгаа шүү дээ. Батлан хамгаалах зардлыг чинь ярьж өсгсөн 8.2 дахин өсгсөн баг. Жил болгон тэрбум 100 сая доллар төлнө. Эх оны одоо шинчилсэн тохиргоо болохоор чи эх оны 1 сарын 1-ээс 26 оны 1 сарын 1-ээс нөө төлбөрөө төлөө юу. Тэгэхээр юу гэхээр мөнгө өгчлөө. Намайг хамгаал. Бүсийг 50 байлга. Та нартай адилхан та нарын тийм ээ хамтран ингээ ойлголцлоор бид нар явъя. Бидрийг цэргийн түшил газраараа ашигла Окинаватай адилхан, Японтай адилхан, Тайвантай адилхан биднийг бамбайгаа болгоорой. Угаасаа цаанаасаа ч тэгж тулган шаардж байгаа байхгүй. Тэгэхээр бол Орос арчилсан Солонгос хоёр өвөр төрөндөө ингэж нарийн нандин сайхан орж байна. Нөгөө Трамп гэдэг хүн чинь Ким Жонг Ун дарагтайгаа болохоор чинь харилцаагаа улам сайхан гүнзгийрүүлэе гэсэн ирээдүйн ийм төлөвлөгөө байгаа ч гэсэн бас энэ Трампын засгийн газар ирэх одоо 2 жилийн дотор нөгөө дундын сонгуульдаа бас яах ч юм байгаа юм тийм ээ. Гэтэ ерөнхийдөө бол нэг 50 замаар ингээд наад бүсээ чи хойгийн чи нэг аваа явчаа. Та нар одоо цөмийн зэвсэг ингээл яриад байх юм. Манай зэвсэг таад энэ төр байгаа штэ. Заавал цөмийн зэвсэг ярьж ярих гэдэг яах гэдэг юм. Өнгөрсөн 11 сар Юсокёлын үед гарсан шүү дээ тийм үү? Клуб байгуулчихсан тийм. Клуб байгуулсан баахан юм яриа. Эрдэмтэн очиж баахан юм яриа. Эрдэмтэд нь улс төрчд нь яриад NSC аюулгүй байдлын зөвлөлийн BBC дээр гарсан мэт байх. BBC дээр сурвалжлагч нэг юм клуб байна. Би нэг Сөүлийн нэг кафед уулзлаа гэдэг. Тэгээ дараа нь яг очиод Юсокёлын альчлалын өөр няцагцсан шүү дээ. Баян. Бид нар бол та нар манай цөмийн шүхүрт дорол байна. Өөрсдөө тэгэх шаардлага байхгүй. Болыг гэвэл энэ уус чинь дорол зүсгтэй болчих. Гадаад тэргийн сайд нь миний багшилсан байхгүй юу? Ийжэнгэн гээд. Одоо харамсаж чинь гэж байгаа юм чи. Бид нар тэр үед яах гэж тэгэж одоо хамаагүй юм ярива. Биднийг нөгөө нэг аюулгүй байдал гадаад бодлогын хувьд юу гэхээр анхаарах ёстой. Эрсдэлтэй бүсэд авич нэрийг хийсэн шүү дээ өнгөрсөн 11 сард. 10 сарын сүүлээр. Одоо Америк нэгдсэн улс. Тийм. Тэгэхээр энэ шатнаас дахиад жоохон дээшээ юу өгсөх юм бол нөө терроризмыг дэмждэг. Дээшээ өгсөд нөгөө салан тус гарлагч нар. Хитабрагч нар ингээ болоо явчих боломжтой байхгүй. Тэгээ хамгийн доод шатнд анхаарч харууштай эрсдэлтэй бүсд байгаа улсаа өмнөд Солонгос.
Засгийн докторгүй тийм. Засгийн докторгүй тэгээд дээрээс нь одоо ингээд гарч ирээ гинт ингээд төрийн эргэлт хийгээд 45 жилийн дараа ийм боллоо шүү дээ. Солонгосын ард түмэн энэ шокноос одоо болтол гараагүй улам илүү шоктой болсон. 12 сарын 1-ний хэрэг явдлууд яах юм бэ гэх юм. Тийм. Тэгээ одоо энэ улс чинь юу гэхээр дотроо фашист улс болчихж байгаа байхгүй. Хуучин фашист байсан. Тэрний юу гэхээр хунтын фашист. Тогтолцоо. Ерөнхийлөгч дээрээс нь мундагдах юм бол хурдны зам тавьдаг, үйлдвэрүүдийг бий болгодог. Ерөнхийлөгч яв гэх юм бол цөмөрөө Вьетнамын дайнд явдаг. Ерөнхийлөгч яв гэх юм бол цөмөрөө Германд очиж уурхаад ажилдаг. Эмэгтэйчүүд нь ингээл цоглогч болдог тий. Ерөнхийлөгч нь яв гэх юм бол юу хийдэг? Төрөөс нь төлөвлөж. Тий, төлөвлөждөг. Гэтэл одоо юу гэхээр тэр өнгөрсөн. Одоо шинэ фашизм юу гэхээр үжил бодлын. Соёлын дээд ирэх мэдл юу гэхээр ерөөсөө тодорхой бүлэгдэл бай. Тэр бүлгэл энэ улсыг хүчтэй болгоно. Тэр бүлгэл тэр чебол гэж яриад байгаа чинь тэр улсал энэ улсын гадаад бодлогыг тодорхойлно. Тэр бүлэглэл одоо тийм ээ бүх юмыг шийддэг. Тариачид, ажилчид, нийгмийн одоо бусад энэ доотчууд бол манайхан нөгөө улны гэж яриад байдаг. Тэг уландаа л байж. Гэхдээ та сая ярьсан ихэнд дурдлаа шүү дээ. Үндсэн хуулийн шүүхийн 8 гишүүн санал нэгтэйгээр Юнсукёлыг огцрууллаа. Энэ кейс юм одоо хэрэг тийм үү? Сурах хүчигд орох нь гэж. Сурах хүчигд орно ач. Бүр тийм. Өөрөөр хэлбэл ганцхан дотоодын сурах хүчтэй юм гэдгийг харуулчлаа гэж байна шүү дээ. Ерөөсөө хэн илүү хүчтэй гэдэг чинь тэр байхгүй. Тэр 1215 онд яадаг нөгөө Английн Жон хааны нөгөө Магна Карта. Хуулийн дээр эзэн хаан байхгүй. Английн язгууртангууд тэнцээ байдаг улс төрийн бүх хүчнийхэн тохиролцсон шүү дээ. За одоо гарын үсгээ зурчих. Хуулийн дээр чи байхгүй. Чи хуулийн дор байна. А чиний дээр хууль байна. Тэр хуулийн дээр чинь нөгөө үндсэн хуулийн зэчин байд юм уу ингээ явна. Тэрний дээр нөгөө манайхан ярьдаг хөх тэнгэрэл байгаа энэ төр гэж балаараад байдаг. Тийм биш. Хуулийн дээр ард түмэн байгаа. Тэр энэ ард түмний хүч нь үнэн. Тэр ард түмэн бол өнөөдөр ингээл та ч гэсэн бас ярьж л байсан. Консервативуудыг ингээл дэмжил хараад консерватив хүчтэй байх ёстой гэхэд социал демократ, либералууд ийм хүчтэй байна гэдэг чинь өнөөдрийн байж байгаа нөхцөл энэ байхгүй солонгосын хойг. Тэр хойгийн урдл чинь ийм л байгаа байхгүй. 50 сая хүн яаж ийнэ гэхээр үнэхээр зовж л байгаа байхгүй. Одоо нийгмийн энэ нөхцөл байдлыг нь хараа л та. Юмны үн аим шиг үнэтэй болсон. Боловсролын үртэг аим шиг үнэтэй. Эрүүл мэндийн үртэг аим шиг үнэтэй. Хүүхэд өсгөх зал. Хүүхэд өсгөх сургуулиуд нь хаалгаа хааж. Амьдрахад хэцүү улс шүү дээ. Тэр нь манай монголчууд очиод ингээд ажлыг нэг хэдэн сартай болоод ирж байгаа нэг юм. Тэгэхэд энийг ард түмэн үнэхээр дэвшиж чадахгүй л байгаа байхгүй. Тэгэхээр яг үгүй зүгээр ижимийн хувьд юу вэ гэхээр илүү нөгөө нийгмийн халамжийг бас илүү жоохон түлхүү болгодог тийм ээ. Хойд Европын орнууд шиг ийм одоо тийм ээ социал демократ тийм ийм нийгэмтэй болгоё гэдэг л гол зорилго байна. Одоо энэ 5 6 нам нийлээд энэ сөргөч болсон шүү дээ. Тэрний дунд бүр нэг алдартай гот хүүхэн сая бол гарч ирээд бүр цөм авсан. Тэр Июнхэ гээд гişүн. Дөнгөж одоо чинь 35 настай хамгийн залуу парламентын гişүн. Яасан бэ? Үндсэн орлого гэдэг нам нэр нь хүртэл сонир. Үндсэн орлого нам. Тэгэхэд тэр чинь амар хүчтэй парламент суудалтай нам болоо гараад ирсэн. Өөрөө юу гэхээр чинь тэр намын тэргүүн үндсэн орлого гэдэг ч одоо ингээл халамж түмэн ерөөсөө халамжтай байна. Халамжлал гэсэн үг. Тийм, бүгдэнд нь халамжийг өгнө. Бүгдийг нь тэгшэрх байлгана. Бүх нийгмийн халамж үйлчилгээ бүх юм ард түмний хэд ч байсан бүгдэнд нь очих хэвээр. Гэтэл энэ нийгмийн яг тодорхойг нь харах юм бол тийм юм үнэхээр байхгүй давхрах амар байдаг байхгүй. Тэр Монголын уул гэдэг юу ч биш. Настайчууд гэртээ чимээгүй байж байгаад өгч шít. Хоол баг. Нийгэм нь өөрөө жирлэг фашист учраас тэр давхаргаа ингээд үгүйсгдэг, хардггүй, тоодгүй. Халамж байхгүй. Тэгэд тэр аимшигтай ийм үзэгдлүүдийг шийдэж чадахгүй хүмүүс чинь нийгэм нь өөрөө нийгмийн сэтгэл зүйн өөрөө солиорч эхэлж байгаа байхгүй.
аимшигтай хэрэгүүд бий болдог. Тэр стрессийг өнгөрсөн тэр 8 настай цэцэрлэгийн охиныг багш нь ачаад ингээд өчнөө сийчээд ингээд янз бүрийн болгоцсон байдаг. Гэх мэтийн хэрэгүүд байнга л болж байна. Одоо улам илүү тийм болж байна. Тэгэхээр ер нь бол Ижимёны хувьд бол улс төрийн доктортой байдал гэдэг энэ дөрвөн чухалчлах хэрэгтэй баг тийм. Хамгийн түрүүнд тэрийг л ярьж. Одоо энэ Юнсокёлын хэрэгээс болж энэ хагарал үүсчихсэн. Тийм. Тэр чинь ил тод харагдаж байгаа юм шүү дээ гудамжинд. Энэ амар катастроф, энэ амар шарахыг нөхөх гэж дахиад ирээдүйн 30 жил бол цаг зарцуулах байх гэж харж байгаа. 45 жилийн өмнө болсон тэр травма одоо ч идгээгүй шүү дээ. Одоо ч идгээгүй. За цаг үеийн асуудлаа сонирхолтой ярьж гонсон танд баярлалаа. За энэ судалгааны ажилд амжилтсаа. За. Хүмүүс их стаах юм.